Байна уу? Оператора та намайг сонсож байна уу? Намайг гэртээ ирэхэд эхнэр маань амиа алдсан хэрэг гарсан тухай мэдэгдэх гэсэн юм. Яг одоо миний эхнэр шалан дээр цуснд будагдсан байдалтай хөдөлгөөнгүй хөвтөж байна. Өө бурхан минь, хонгор минь, сэрээчтэй. Би яг одоо үхмээр байна энэ гэж Жорж Тифей гэхэр 911-ийн оператортой ярьдаг. За тэр 8 настай охинтойгоо эхнэрийнхээ амьдардаг байсан байшинд очиход гаражийн хаалга нь онгорхой байсан байна. За тэгээ мань хүн шууд харангуутлаа за энэ чи юу болчих вэ? Яхаараа хаалгууд нь онгорхой байдаг үлээгээд байшин руу ороод шалгасан чинь яасан? Эхнэрийн шалан дээр аль хэдийн нас орсон хэвтэж байжээ. 911-ийн оператор түүнээс та эхнэрээ хамгийн сүүлд хизээ харсан бэ эрхмээ гэж асуусан чинь би галс өнөөгч хүн л дээ өчигдөр ажилдаа байсан. Тиймээс ойролцоогоор 36 цагийн өмнө л хамгийн сүүлд харсан гэж бодож байна гэж Жорж хариулдаг. Жоржоос эхнэр Шона тусдаа амьдарч байсан бөгөөд за энэ хоёр хичнээн тусдаа амьдарч исэн ч гэсэн хууль ёсныхан эхнэр нь хэвэр байсан байна. Шона нас барж харин хүндэтгэлтэй галс өнөөгч хэмээн үнэлэгдэж явсан Жоржийн амьдралыг судалж эхлэхэд гашуун үнэн ил болно. За ингээд Шона Тифегийн эмгэнэлт аллагын Эйдрэттэй түүх рүү бүгдээрээ орцгоё. 2012 оны 9 сарын 29-нд Шона Тифег Palms Casino дахь коктейл зөөгчийн ажлаа тараад шөнийн 3 цаг 1 минутын үед явж байхад нь казиногийн хяналтын камер бичиж авсан байна. Энэ нь түүнийг амьд сэрүүнээр нь харсан хамгийн сүүлчийн мөч байсан. Шона гэрлүүгээ 30 минутын турш жолоо барьж очоод гараашинда машина тавиад гэртээ орсон байна. Тэрээр шүнжэнгөө зогсоо байдалтай зөөгчийн ажил хийсэн учраас маш их ядраад бүр гэрлээч унтраагаагүй. За ингээд шууд л унтахыг хүсч хоёр давхар руугаа байшингийнхан шатаар өгсөөд явж байтал алуурч нь түүнийг отож байжээ. За ингээд нөгөө отож байсан алуурч нь алах барьцсан Шоногийн аминд хүрхгээд ингээд отож исэн байна. Гимт итгээд түүн рүү ухсгийхэд Шона нүрээ гараараа хамгаалсан ч нөгөө алуурч нь Шоногийн хуруунуудын ясыг бүр алхаар хуг зохиод за бүр цаашлаад Шоногийн толгой руу зогсоор байгаад түүний аминд хүрсэн байна. Жорж эхнэрийнхээ цогцыг энэ үйл явдал болсны маргааш өглөө 9 цагийн үед олж мэдсэн байна. За тэгвэл яагаад хэн Шонаг алсан бол? Одоо Шоногийн амьдралын түүхийг эргэн харцгаая. Шона Юта мужийн Солт Лейк хотод 1966 оны 3 сард төрсөн. Тэр Мормон шашинтай гэр бүлд нэг эгч 5 ахыхан хамт өссөн байна. Гэр бүл нь түүнийг 12 настай байхад Пенсильвани руу тэгээд тэндээсээ дахиад Виржиниа руу нүүгээд тэндээ Шона ахлах сургууль суралцаад төгссөн байгаа. Шона сургуульдаа хөөхөн алдартай охин байсан бөгөөд нээлттэй зан ааштай хөгжүүн дэмжигч бүжгийн багт байсан. 1984 он сургуулаа төгсөөд Шоногийн өмнө гэрэл дэрээдүй хүлээж байжээ. Тэрээр 1994 онд буюу 28 наснда Невада мужийн Лас Вегас хот руу нүүсэн байна. Нүглийн хот хэмээн нэрлэгддэг Лас Вегас нь түүний Мормон хүмүүжлээс тис өөр ертөнц байсан юм. Тэр эгч Паулатайгаа ойр амьдрахын тулд Лас Вегас руу нүүсэн байна. За гэсэн ч Вегас бол гэр бүлд ээлтэй хот биш юм аа. Лас Вегаст очоод Шона Нью-Йоркийн 5 дугаар өргөн чөлөө гэх нэртэй газарт байдаг Нейман Маркус зэрэг тансаг зэрэглэлийн дэлгүүрт ажиллаж байсан. За мэдээж Шоногийн энэ Лас Вегаст ирсэн эцгийн зорилго бол казино амралтын газрын ертөнц байсан юм. Казинод зөөгчийн ажил хийж исэн ч асар их ашигтай, олон сонирхолтой хүмүүстэй танилцах боломжтой газар байсан. Вегас нүүж ирээд хэдэн жилийн дараа Шона Феста гэх газар коктейл зөөгчөөр ажилд орж 2001 онд Palms зочид буудал казино нээгдэхэд тэнд ажилд орсон байна. Шона ажилдаа үнэхээр хайртай, үнэхээр дуртай, ажиллаач маш сайн хийж чаддаг эмэгтэй байсан. Ажил нь тансаг орчинд сонирхолтой хүмүүс донд өрнөдөг байсан. Хамт олон ч нэгэн гэр бүл шиг нэгдмэл эв найртай байсан байна. За нэг ажлынхаа эмэгтэй бол Шонаг дурсан ярихтаа ингэж ирсэн байгаа байхгүй юу? Би Шона хизээш дүнсийсэн гунигтай царайтай байхыг харж байгаагүй. Тэр үргэлжил инээж хөхөрж явдаг хөгжилтэй эмэгтэй байсан. Коктейл зөөгчийн ажилдаач дуртай байсан гэж ирсэн байна. Тэр жилд $100,000 цалин урамшуулал гарын мөнгө авдаг байсан байгаа. Лас Вегаст урамшууллыг ихэвчлэн казиногийн чипээр төлдөг юм байна. За өгдөг. Сайн ажилласан өдрөө Шона бүр $500 орлого олдог байсан. За энэ нь бол 2024 оны Америкийн мөнгөний ханшаар $850-той тэнцсэн гинэ. Нэг өдөр $850 орлого олно гэдэг тоо. За тиймээс Вегас Шонод зүгээр нэг зугаа цэнгэлийн хот биш. Жинхэнэ түүний хот байсан байгаа байхгүй юу? Тэр мөнгийг олчиж чаддаг, үржиж чаддаг эмэгтэй байжээ. 2002 онд Palms Casino-д ажиллаж байхдаа ирээдүйн нөхөр Жорж Тифейтэй танилцсан байна.
За энэ Жорж Тифе гэдэг байгаа жүжигчин нөхөр бол өстой жинхэнэ жүжигчин гар хэлээ. 1972 онд төрсэн Шоногоос 6 насаар дүү байсан байна. Тэр дахианы ферм дээр өссөн, эцэг нь түүнийг балчир байхад нь нас барсан тул дахианы ферм дээр хүнд ажилд нугсагдаж өсөж хүмүүжжээ. Жорж ахлах сургуулаа онц дүнтэй төгсөж Вест Пойнт дахь Америкийн нэгдсэн улсын армийн инженерийн корпусын бүрэлдэхүүнд алба хааж хөгжиж буй орнуудад сургууль усан хангамжийн систем барих ажилд оролцож байсан байна. Цэргээс халагдсаныхаа дараа Жорж офисын инженерийн ажилд сонирхолгүй болж нэг л уйтгартай санагдаад энэ ажлаа орхиод Лас Вегаст гал сөнөгчөөр ажиллах болсон байна. Жоржийг таньдаг хүмүүс бол түүнийг харизмтай жинхэнэ Америк маягийн ир гэж тодорхойлсон байна. Ээждээ байнга мөнгө явуулдаг, хөгжлийн бэрхшээлтэй дүүдээ тэтгэмж өгдөг сайн ах байжээ. Жорж царайлаг байсан тул гал сөнөөчдийн календарт хүртэл 6 ахуулж байсан юм байна. За би л энэ залууг царайлаг гэж харахгүй байна. За иймээс Шона түүнийг анх харамгцаа татагдсан гайхах зүйл огт биш гинэ. За тэд хурдан дотн сууж үүнээсээ хойш 1 жилийн дараа тэдний охин төрсөн байна. Ингээд 2006 онд Хавайд тэд хурмаа хийж 2006 оны 3 сарын 16-нд буюу Шоногийн 40 насны төрсөн өдрөөр авахулсан зурган дээр за яг дэлгэсэн дээр харагдаж байгаа энэ зураг шүү. Энэ гурван маань маш аз жаргалтай байгаа нь харагданаа. Гэвч 2008 онд бүх зүйл өөрчлөгдсөн байна. Их хямрал эхэлж Америкийн нэгдсэн улс даяар ажилгүйдэл бий болж ялангуяа Лас Вегас энэ хямралын цохилтонд нэлээд хүнд байдалд орсон юм байна. Үйл хөдлөлийн зах зээл нуран унж хотын ажилгүйдлийн түвшин 14% төрсөн. Жоржийн гэр бүл ч энэ хямралаас зугтаж чадаагүй. Жорж үйл хөдлөлийн зах зээлийн хямрал маш их мөнгө алдсан. За олон гэр бүл амьдралынхаа хэм маягийг өөрчилж хэмнэлтийн нөхцөл рүү шилжихэд хүрсэн байна. Тэд мөнгөгүй болж хэмнэлттэй амьдарч эхэлсэн учраас яах нь энэ хосын майн дунд зөрчил гарч эхэлсэн байна. Жорж хартай атаархуу зан гаргаж Шонаг чи бараг надаас илүү мөнгө олдог үстэй, чи ажил дээр ирчүүдтэй сэтгэндэг үстэй, чи яасан гэж энэ задхаа хувц өмсөд байгаа энэ төр гих мэтэр илдэг үгээр охиныхоо дэргэд ихнэрээ доромжилдог болжээ. Шона үүнийг мэдээж төвчээгүй. Ялангуяа охиныхоо өмнө чи намайг доромжлохыг би зөвшөөрөхгүй гэж хэлдэг байсан юм байна. За Жорж ихнэрээ дэндүү үрлэгэн байна гэж байнга ууралдаг байсан. За үүний хариуд бол Шона би шүнжин коктейл зөөж олсон мөнгөөрөө юу авч юу авахаа би өөрөө мэдээ. Би мөнгөө хүссэн зүйлдээ зарцуулах болно гэж хэлдэг байсан юм байна. За тэр гэрийнхэн ажилд туслуулахаар авчирсан нэг эрэгтэй бол Шонод нэг тийм айдас эвгүй мэдрэмж төрүүлсэн гэдэг байгаа. Ингэснээр тэдний гэрлэлт уламжлалт орцсон байна. 2012 оны 4 сард буюу тэд танилцснаасаа хойш 10 жилийн дараа, гэрэлснээсээ хойш 6 жилийн дараа Шона гэрээсээ нүүсэн байна. Тусдаа дүрэ байя гэд. За 8 настай охиноо тэд асран халгамжлах ажлаа хуваан авсан бөгөөд хоёулаа урт ээлжээр ажилладаг байсан учраас охин нь ихэнхдээ Жоржийн ээжинд буюу эмээгэндээ байдаг байсан. Магадгүй охиныхоо төлөө эсвэл гэр бүлээ орхихыг хүсээгүй учраас ч тэр юм уу Шоно ерөөсөө гэр бүлээ цуслуулахад бэлэн биш байна. Хоёулаа энэ асуудал маргаанаа сэтгэл зүйчтэй холбогдоод шийдъя гэж Жорж санал тавьдаг байсан. Жорж мэдээж сэтгэл зүйчэд хандахыг хүсээгүй. Гэвч 9 сарын эхээр Шоногийн амьдралд дахин нэг асуудал гарсан. Түүний ганцаараа амьдарч байсан байшинд нь хулгай орсон байна. Байшинд гаднаас нэвтэрсэн этгээд Шоногийн гэрт ороод шүршүүрийг нь ашиглаад хурмын бүгж болон усны хувцсыг нь хулгайлаад харин нэг эд зүйлийг гэрт үлдээсэн байсан нь жижиг арзмарын бохир дотор хувцс байсан. За хулгайн асуудал аимшигтай явдал байсан ч өөдрөг үзэлтэй Шоно За мэдээж би хамгаалтын дохиол энэ төр нэмж тавиулаад яах вэ? Хулгайч дахиад 2 тудаага миний байшинд нэвтрэхгүй нь тодорхой үздэй гэж бодсон байна. Энэ явдлаас 3-7 хоногийн дараа буюу 9 сарын 29-ний шөнө харанхуйд алах барьсан алуурчин түүнийг хүлээж байлаа. Жоржийг 911 дуудлага өгсөний дараа ирсэн шинжээч нар эхэндээ Шонаг толгойдоо буудуулж нас барсан байна гэж бодсон боловч толгойн шарх нь хит гүн алхаар зохиулж нас барсан тодорхой болсон. Шинжээч нар энэ бол санаатай өршөөлгүй аллага байна гэж тодорхойлсон. Цагдаа нар тэр даруй Жоржийг сэжиглсэн. Гэр бүлийн зөрчилтөө байсан эхнэр амиа алдсан тохиолдолд нөхөр нь бол хамгийн түрүүнд гол сэжигтэн болдог гэнэ. Гэвч Жорж эхнэрээ амиа алдах үед нь өөр газар байсан гэдгээ бол хөдөлшгүй нотлох баримтаар нотолж чадсан. 911-ийн оператортой Жорж ингэж ярьсан байна л да. Шона шалан дээр хэвтэж байна. Тэр цусанд будагдсан байна. Би зүгээр л үхмээр байна энэ төр гэ. Тэгэд оператор түүнээс өчигдөр та ямар ээлжинд ажилласан бэ гэд асуухад бол Жорж би 24 цагийн ээлжинд гарсан. Галын станц дээр шүнжин дуудлаганд явсан гэж хариулсан байна.
Тэдний охин бол мэдээж тухайн шөнө эмээгэндээ хонсон байна. Жорж өглөө нь охиноо авахаар очиход бол охин нь ээжийнхээ гэрээс юм авмаар байна. Хоёулаа ээжинд очие гэж хэлсэн. За ингээд би охиноо дагуулаад Шоногийн гэрт ингээд түр саатахаар очисон чинь ийм явдал болчлоо гэж хэлж байгаа. Нотлох баримтаас Жорж алгыг үйлдсэн байх боломжгүй байсан байна. За үүний улмаас хэрэг хурдан нухардалд орсон. Жоржоос өөр ерөөсөө бодит сэжигтэн байгаагүй. Шоногийн хамт ажилладаг эмэгтэйчүүдээс ярьцлага авахд бол тэд ээлдэг зантай, хөгжилтэй, сайн ажилтан, хөдөлмөрч хүн байсан. Тэгээд ерөөсөө Шоно ажил дээр хүн амьтантай маргалдах ч юм уу, үс зангидсан ч юм уу, Шоногийн аминд хүрэх ямар ч тийм юм ер нь энэ ажил дээр болж байгаагүй гэдгийг баталсан байна. За мэдээж тэр бүхэн бид бүхэн Шоног дурсан санах болно гэдгээ давхар илэрхийлжээ. Цагдаа нар Шоногийн хөршүү дунд магадгүй эмэгтэйчүүдийг онилдог алуурчин байж магадгүй юм байна гэж сэжиглж хайж эхэлсэн байна. Тэр үед казинод ажилладаг эмэгтэйчүүд айдас давтаж өөрсдөө алуурчны дараагийн бай болчихсон биш үсттэй гэж айгүй ихээр санаа зовцгоосон байна. Шоногийн гэрт гарсан хулгайн хэрэг алуурчинтай холбоотой байсан уу? Мөрдөгчд тодорхой мэдэхгүй байлаа. Гэвч мөрдөн байцаалтын 2 дахь өдөр Аз тохиожээ. За Уильям Феникс буюу Big Wheel гэдэг хочтой нэгэн эрэгтэй цагдаагийн газар ирээд маш чухал мэдээллийг өгсөн байна. Тэр хүн бол Лас Вегас хотод амьдардаг. За орон сууцны засвар үйлчилгээ хийж ажиллаж амьдардаг юм байна. За тэрээр өөрөө бол хууль журмыг маш сайн баримталдаг иргэн хүн бөгөөд бусдад айл болох туслахыг зорддог нэгэн байжээ. Энэ хүний тусалж байсан хүмүүсийн дунд Greyhound гэдэг нэг орон гэргүй тэнмэл ир байсан тухай энэ хүн ярьсан байна. За Greyhound бол хотын төвөөс хоол уулын бэлд майханд амьдардаг. Өмнө нь ял шитгэл эдэлж байсан орон гэргүй тэнмэл хүн байгаа. За Уйл түүнд амьдралаа зөв замд нь оруулахад нь тусалж байсан ч 9 сард энэ Greyhound энэ Уйл дээр ирээд нэг тийм сонин юм ярьсан гэдэг аахгүй юу. За энэ хүн цагдаа нарт ингэж хэлсэн байгаа. Greyhound над дээр ирээд ингээ би чамд нэг юм хэлэх хэрэгтэй байна гэдэг амар тийм excited тийм болцсон ингээд ирсэн. За тэгээ би юу юм бэ? Юу болсон? Яасан гэдгсэн чи би нэг эмэгтэйг алдсан гэж хэлсэн гинэ. Тэгээ Вилийн яриагаар бол Greyhound тухайн үед ерөөсөө огтхонч гимсэн шинж байгаагүй. Харин нэг даалгаврыг амжилттай биелүүлсэн мэт сэтгэл хангалуун харагдаж байсан. Амлсан шагналын тухайч надад ярьсан гэж хэлсэн байна. Тэгээ тэр эмэгтэйг алхтаж, алх нь хууртал цогсон гэж хэлсэн байна. Ингээд Big Wheel цагдаад энэ бүхнийг мэдгдсэн. Эхэндээ мөрдөгчөд алуурчин ийм амархан гарт нь ороод ирэх юм гэж эргэлзсэн жигсэн. За ямар ч байсан энийг шалгахаар шийдсэн байна. Greyhound Albertsons гэх нэртэй хүнсний дэлгүүрээс байн хоол хулгайлтгаараа алдартай байсан тул мөрдөгчд Вилийн хамт тэр дэлгүүр рүү очисон байна. За хамгийн сүүлд түүнийг бол одоо хаана харсныг тогтоохоор очисон. Вил мөн одоо энэ Greyhound гэдэг залуу тийм ээ энэ дэлгүүрийн ойролцоо байдаг шатхуун түгээх станц дээр зарим үед одоо мансууруулах бодис зардаг байсныг мэдэж байсан тул түүнийг олоход тийм ч хэцүү байгаагүй. Эцэст нь гудамжнаас түүнийг олж биедээ хар тамхи авч явсан тул цагдаагийн хилцэс рүү энэ Greyhound гэдэг этгээдийг авчир цаатуулсан байна. За энэ Greyhound гэх хүний жинхэнэ нэр нь Noel Stevens гэдэг юм байна. Тэр цагдаагийн газар ирээд Big Wheel-д одоо алхтаж эмэгтэй хүний амьд хүрсэн гэж ярьснаа эрс эсэргүүцэж одоо юу вэ тийм яриаггүй ямар хүн алсан юу яриад байгаа ингээд гүрийсэн баг. За цагдаа нар Greyhound-ыг алуурчин гэдгийг нотлох баримт одоо олох хэрэгтэй болсон. Тэд түүний майхныг хайж олохоор Вегасын элсэн цөл рүү нисдэг тэргээр болон явганаар нэгжлэг хийсэн байна. Эцэст нь Вегасын хотын төвөөс 12.9 км-ийн зайтай нэг уулын бэлд Greyhound-ийн майхныг олсон. Мөрдөгчд майхнаас нотлох баримтыг ч олсон байна. Майхны хажууд ингээ хуйлаа тавьсан цустай өмд олдсон. За өмдөн дээрх цуснаас ДНХ-гийн шинжилгээг тэр даруй авахд хариу нь гарч ирсэн байна. Энэ бол Шоногийн цус болох нь тогтоогдсон. Энэ баримтыг ашиглан байцаалтын үеэр түүнд дарамт үзүүлж тэгээд чамайг Шоног алсан тухай нэг хүн бидэнд одоо хэлж мэдээлсэн. Гэхэд бол Greyhound бол яах аргагүй яах нь эцэст нь хэрэгээ хүлээжээ. Тэрээр 9 сарын 29-ний шөнө Шоногийн гэрт нуугдан ажлаасаа ирэхийг нь хүлээж алхаар зохиж алсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. За гэвч нэг асуулт үлдсэн хэвээр байгаа юм. Яагаад Шоногийн аминд хүрэх нь энэ тэнмэл өмнө нь ял шитгэл эдэлж байсан энэ эрэгтэй хүнд хэрэгтэй ашигтай байсан юм бол. Мөрдөгчд Greyhound-ийн гар утсыг шалгахад утаснаас олдсон зүйл тэднийг цочроож хэргийг бүхэлд нь эргүүлсэн байдаг. Greyhound-ийн утаснаас George Tiffy-гийн утасны дугаарыг холсон байна. Бүр ингэ нэрээр нь хадгалсан байсан байгаа байхгүй юу? За George-ийн талаар түүнээс асуухад George бол миний найз гал сөнөөгч хүн шүү дээ.
Мөн нэмээд Жорж намайг хаяадаа ингээ гэртээ дууддаг. Би гэрийнхэн ойр зургийн одоо ажилд ингээ тусалт юм аа. Тэр хөлсөөч гэсэн одоо надад хүс мөнгөө төлдгөө гэж ярьсан байна. Ингээд бүх зураг хоорондоо эвэлж эхэлж байгаа юм. Greyhound бол Жоржийн гэртээ авчирч ажилуулдаг байсан. Шонагийн сэтгэлийг хамгийн их түгшээдэг тэнмэл ир байсан. Шона түүнийг аюултай гэдгийг магадгүй зүүн совингороо мэдэрч байсан баг. Тэгвэл Шонагийн нөхөр Жорж энэ хэрэгтэй яаж холбогдож болох вэ? Дүүгээ амиа алдсныг сонсоод эгч Паулад сэжиг төрсөн байна. Паула нөхрийнхөө хамт Жорж руу залгаад тухайн дуудлагыг бол бичиж авсан байна. Уг дуудлагт ингэж ярьжээ. Сайн уу Жорж, би Паула байна. Яг юу болоод байгааг чи надад тайлбарлаж өгч чадах уу гэхэд бол тухайн үед тийм ээ Жорж Шонагийн байшингийн гадаа зогсож байсан. Мөн түүний хажууд гашуудлын зөвлөх хамт байсан байна. Тэр богино ярианы дараа Жорж утсаа гашуудлын зөвлөхөд өгч зөвлөх нь Паула болон түүний нөхөртөө ярьсан байна. Гэхдээ Паула тайвшруулах үг сонсох хэрэг байгаагүй. Паула гашуудлын зөвлөгт хэлэхдээ миний яриаг өөр хинч сонсохгүй байгаа үсттэй. Учир нь юу вэ гэхээр дүүгийн маань энэ алгын хэрэгт бол нөхрийн би бол одоо шууд сэжгэлж байна. Яагаад гэхээр миний дүү өмнө нь амьд сэрүүн байхдаа надтай маш олон удаа нөхрийнхөө одоо маш таагүй харилцааны талаар надад ярьдаг байсан. Тэгэхээр бол одоо энэ хүн л миний дүүгийн амийг хүнүүсэн байх одоо ёстой. Ер нь бол баталгаатай гэж хэлсэн байна. Эхэндээ Паулагийн энэ яриаг юусоо одоо мөрдөгчд болон тэр гашуудлын зөвлөх авч хэлэлцээгүй. Учир нь Жорж алгын үеийн цаг хугацаанд өөр газар байсан нь хөдөлшгүйгээр нотлогдсон тул нэр хүндтэй гал сүнөгч Жорж эхнэрээ алсан гэдэгт итгэхээс илүүтэй тэнмэл эр Greyhound-ыг буруутгах нь илүү амархан байсан. Гэвч тэд хоорондоо холбоотой болох нь нэг ноцтой нотлох баримтаар тогтоогджээ. Мөрдөн байцаагчид Greyhound-ын гар утаснаас сүүлийн 1 сарын дотор энэ хоёр хоорондоо 87 удаа холбогдож утсаар ярьсныг илрүүлсэн байна. Тэдний харилцаа энгийн танил талаас хамаагүй ойр дотно байсан байгаа байхгүй юу? Энэ чинь 87 удаа 1 сарын дотор ярина гэдэг чинь тийм ээ. Анх тэнд нэг гудамжинд амьдарч байхдаа танилцж ирсэн юм байна. Ингээд Greyhound тэр гудамжнаасаа нүгээд одоо элсэн цөл рүү явсан гэж байна. Greyhound тухайн үед бол эгчийнхэн байшинд байсан гэдэг байна. Жорж ч гэсэн Шонагаас ингээд тусдаа амьдрах болоод энэ хоёр маань хідэн байшингийн цаана тусдаа амьдрдаг байжээ. Greyhound бол одоо хувь хүнийх нь үүднээс Жоржийг бишрэн шүтдэг байсан юм байна. Жорж бол харизмтай, нэр хүндтэй гал сүнөөгч, амжилттай яваа эр хүн байсан учраас яг хуу тухайн үед бол үйл хөдлөлийн зах зээлийн уналтаас болоо санхүүгийн бэрхшээлтэй жоохон тулгарсан байсан юм байна. Тэрнээс бол бусад зүйл бол үнэхээр окей байсан гэдэг. Тиймээс Жорж Greyhound-д эхлээд би чам $600 өгье. Дараад нь би бол одоо чам $1000 өгнө гэж амлаад Шоног алахыг санал болгоход тэр татгалзсангүй зөвшөөрсөн байна. Анх Greyhound цагдаад тэд алгыг осол мэд харагдуулах талаар ярилцаж байсан гэд. Ерөөсөө энэ Жоржтой тийм ээ эхнэрийнхээ наалахад яаж ярьсан юу байсан бүгдийг ярьсан байгаа байхгүй юу. Эхлээд энэ хоёр ингэсэн гэж байгаа. Эхлээд Шонагийн толгой руу алхахаар нэг удаа цохий. Тэгээд Шонаг ухаан алдаад унасныхын дараа машинд нь суулгаад жолооныхан ард суулгаад тэгээд ингээ машиныг асаагаад арааг нь мултлаад ингээ хан мөргүүлээд осолд орж нас барсан болгоё гэж ярьсан байна. Гэвч задлан шинжилгээгээр бол толгой руу алхахаар зогсон ингээд илэрч сэжиг төрнөө гэдээ энэ хоёр болцсон байгаа. Мөн тэр хоёр гялгар уутаар боомлж алах талаар бас ярьсан. Шона түүнийг магадгүй яг гялгар уут толгоондоо углуулад ингээд амьсгалж чадахгүй амин тэмцэж явах явцдаа майжна. Тэгэхээр Шоногийн хумсны завсраар ДНХ үлдэх учраас энэ аллага тохиромжгүй гэдээ бас болсон байна. Greyhound-ийн хэлснээр Жорж алгыг Palm казинод үйлдэх санааг дэвшүүлж Шона хаана машина тавьдгийг харуулсан газрын зураг хүртэл зураад ингээ бүх зүйлийг энэ залуу зааж өгсөн байгаа хгүй энэ алуурчинд. Гэвч Greyhound хандээгүүр давж казиногийн авт зогсоол руу ороход бол маш өндөр хамгаалтын системийн казиногийн тохиолдол ажиллаад ингээд тэндээс мань хүн цухтаацсан байна. Эцэст нь тэд ерөөсөө Шонаг ерөөсөө гэрт нь алах нь зөв юм байна. Хамгийн тохиромжтой газар юм байна гэж үзсэн гинэ. Жорж түүнд гэрийнхэн түлхүүрийг өгсөн байна эхнэрийнхэн. Greyhound тэр түлхүүрийг ашиглан ойролцоогоор 20 удаа Шоногийн байшинд ажилдаа явцсан нууцаар ороод доторхыг нь ажиглаад аллах болохоос 3-7 хоногийн өмнө гэрээс нь хулгай хийсэн тэр байсан баг. Тэр үед Шоногийн бүүгж усны хувцсыг хулгайлсан зүгээр нэг хулгай хэрэг биш, харин илүү аимшигтай урьдчилан зохион байгуулсан төлөвлөгөөний эхлэл нь байсан. Энэ хулгай хэргийг Жорж зохион байгуулад энэ хүнээр хийлгсэн байна.
Мөрдөн байцаагчид Шоног нас барахаас хэдэн 7 хоногийн өмнө Жорж Грейхаунд 2 дэлгүүрт хамт явж байгаад за бүр алах, хутга, бээлийн худалдан авч байсныг харуулсан дэлгүүрийн касын хяналтын камерын бичлэгнээс олжээ. Дараа нь Грейхаунд цагдаа нарыг аллах үйлдсэн алах болсон газартаа дагуулж очисон байна. Халдлага маш хэрцгий байсан тул алхны иш хүртэл хугарсан байна. Алхны дээрх баркод нь худалдаж авсан дэлгүүрийн баркодтой таарж байсан нь Жоржийн оролцоог илтгэх ноцтой баримт болжээ. Шоногийн аллагаас 9 хоногийн дараа буюу 2012 оны 10 сарын 8-нд мөрдөн байцаагчид энэ баримтуудыг Жоржийн гэр бүлийнхэнд танилцуулсан байна. За тэд бүр айн цочирдож итгэж ядсан байна. Уулзалтын дараа хамгийн хач нь Жоржийн эгч цагдаагийн газраас бараг гарын үг уу дүүрүүгээ одоо залгаад тийм ээ цагдаа нар чамайг алуурчин гэдэг шиг мэдсэн байна. Сэжиглэж байгаа юм байна штэ мэдүү одоо яах вэ гэдээ ярьсан байгаа байхгүй юу. За Жорж охиноо ээжиндээ тэр даруй шууд ихчээсээ дуудлага аваад хүлээнгүүтлээ машина унаад за Summerland Parkway гэдэг нэртэй зам руу ороод 145 км-ийн цаг хурдтай давхисан байгаа. За ингээд энэ хурдтай давхиж байгаад мань хүн бол зам дээрх бетонын саадыг мөргөөд зогссон байна. Тухайн газар бол дугуйны торомсны мөр гараагүй учраас Жоржийг амиа хорлох оролдлого хийсэн гэж үзсэн. Гэхдээ бол Жорж бол нүүрэндээ нэг багахан төдий шалбархаатай амьд үйлцсэн. За амьд үйлцсэн шалтгаан нь тэрээр суудлын бүсээ зүүсэн байсан учраас гэж хэлсэн байна. Эмнэлэг твтэж байх үед нь Жорж Тифэг эхнэрийнх нь аллагт буруутхан хэрэгт татсан байна. Ингээд 2013 онд Грейхаунд гин бурууга хүлээн зөвшөөрж өөрт нь цаазаар авах ял оноохгүй байх нөхцөлтэйгээр прокуроруудтай тохиролцсон хэргийг бүрэн илчлэхийг зөвшөөрчээ. Гэвч Жоржийг энэ хэргийн жинхэнэ зохион байгуулагч гэдгийг нотлохын тулд Грейхаунд итгэл төрүүлэх үйц гэрч байх шаардлагатай байсан. Тэр стрессээс үүдэлтэй тийм ээрүү ярьдаг байсан бөгөөд за нөгөө Big Will гэдэг нөгөө цагдаа нарт анхны алуурчныг илчилсэн хүн хэлсэн байгаа байхгүй юу. За заримдаа энэ Грейхаундын ярьсанд бүрэн итгэдэггүй нэг тийм жоохон жоохон юмтай юм шиг тийм хүн штэй гэж хэлсэн байгаа. Грейхаунд эцэст нь шүүх танхимд мэдүүлгээ өгсөн байна. Түүнээс прокурор ингэж асуудаг. Чи Жоржийн төлөө ажиллаж байсан юм уу? Эсвэл өөр зүйл байсан уу гэж асуухад бол Грейхаунд Шоногийн гэрт нэвтэрж орж бохир дотор хувцаа үлдээсэн хүн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. За мөн одоо жинхэнэ аллагын өмнөх туршилт буюу бэлтгэл байсан энэ хулгайн явдал гэж хэлсэн байна. Тэгээ үүнийг дээрэн мэд харагдуулахыг хэн чамд хэлсэн бэ гэхэд бол Жорж Тифэй гэж хэлдэг. Тэгээд би тэр эмэгтэйн толгоо руу цохиж алсан гэж. Чамайг алах барьсаар Шоно руу дайрахад юу болсон бэ гэж асуухад тэр надад чи яагаад надад ийм зүйлийг хийж байгаа юм бэ гэж Шоно хэлсэн гэдэг байгаа байхгүй юу. За тэгээ хэн чамд Шоног аал гэж хэлсэн бэ гэхэд маш тодор Жорж гэж хэлдэг. За сүүлчийн асуултанд хариулсан энэ үг Жорж Тифэг авсанд нь хадах сүүлчийн хадаас болсон юм. Хэдийгээр Грейхаунд өөрийгөө хий юм нүдэнд нь үзэгддэг өнгөрсөн амьдрал нь хүнд байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч ийм нарийн зохион байгуулалттай төлөвлөгөөг тэр өөрөө зохиосон гэхэд үнэхээр итгэмээргүй. Тэр мөн Шоногийн байшингийн гараажийн хаалгыг онгорхоо үлдээсэн нь Жоржид ажил дууссан гэдгийг ойлгуулах дохио байсан гэдгийг ч илчилсэн. Энэ бүхний дараа Жорж маргааш өглөө нь охиноо дагуулсаар юу ч болоогүй юм шиг Шоног энд ирсэн нь бүрч чихүүдэс төрүүлэм. Яаж чадж гинэ те эхнэрээ өөрөө алуулчаад охиноо дагуулаа юу ч болоогүй юм шиг очиж идэг. Тэр өдөр Жорж бол шүүхэд мэдүүлэг өгөөгүй байна. За гэхэд бол нөгөө Жоржийг хамгаалаад байдаг нөгөө нэг сайхан эгч нь бол энэ бүх гэрчүүд, энэ бүх прокурорууд, энэ бүхний өмнө бол дүүгээ хамгаалж мэдүүлэг өгчээ. За Жоржийн эгч мэдүүлэгтээ юу гэж хэлсэн бэ гэхээр миний дүү бол маш сайхан зан чанартай, үнэхээр энэ тайван хүн гэж хэлсэн байна. За мэдээж энэ бүхэн бол шүүхийн өмнө хангалттай нотлогоо баримт болж чадахгүй. 2015 оны 9 сарын 3-нд Жоржийг 1-р зэргийн хүн амны хэрэгт бүх зүйл ангиар буруутай гэж үзсэн. 2015 оны 12 сард түүнд бүх насаар нь 20 ял оноосон боловч үүнээс 2 жилийн дараа Жорж давж заалдах оролдлого хийжээ. Өмгөөлөгч нь энэ хэргийг орхисон тул Жорж өөрөө 100 хуудас гар бичмэл өргөдөл бичсэн байна. Тэр өргөдөлдөө өөрт нь хангалтгүй өмгөөлөл үзүүлсэн гэж өмгөөлөгчдөө хүртэл гомдол гаргасан. Мөн тэрээр гал сөнөөгчөөр ажиллаж байсан үедээ авсан гэмтлийн улмаас им ууж исэн. Тэгээ би тэр имийн нөлөөнд орцсон. Түүнчлэн охиноо хамгаалахын тулд Шоног алах ёстой гэсэн бурхны заавар дуу хоолой миний толгойд орж ирсэн гэж өөрийгөө зөвтгсөн байна. Гэвч энэхүү дав заалдах хүсэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон байна. Шүүхийн дүгнэлтэнд Жорж охиноо асарч хохирогчтой ив найртай байх харилцааг хадгалж ямар ч сэжиг төрүүлэхгүй байх зураа аллагыг удаан хугацаанд төлөвлөсөн гэж дүгнсэн байна.
Мөн ийм их төвчээр зайлмих тууштай хэрэгжилт шаардсан төлөвлөгөөг харгалзан үзэхэд ял оноохгүй байх эсвэл хөнгөн ял оноох үндслэл бол ямар ч байх боломжгүй гэж шүүхээс дүгнэсэн. Цагдаа прокуроруудын үзэж байгаагаар энэ бүхэн мөнгөний асуудалтай холбоотой гэж дүгнсэн байна. За мөрдөн байцаалтын явцад Жорж өөрийнхөө дансанд байсан маш хэмжээний мөнгөө ээжийнхээ данс руу шилжүүлж нуухыг оролцсон нь бол нотлохоо болсон байна. За инхээр бол тэдний гэр бүлийн зөрчил хямралын үеэс эхэлж Шоногийн мөнгө зарцуулалттай холбоотой маргаан тасралтгүй үргэлжилжсэн нөхөр нь жигсэн эхнэрээсээ мөнгөө нууж харамлж исэн байна. Энэ бүхэн түүнийг эхнэрээ хөнөөлөхөөр хүн хүсэлж хүйтэн сэтгэлээр хандсан шалтгаан байсан гэж үзжээ. 2023 онд Жорж Шоно нарын охин ахлах сургуулаа төгссөн байна. За охин нь 2012 онд болсон энэ эмгэнэлт үйл явдлаас хойш эмээгийнхээ асран халамжинд үлдсэн юм байна. За ингээ өнөөдрийн дугаар үгээр дуусч байна. Хүлээн авсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяр таа.